2-ийн 27 дугаар одлого. N1 тэнцүү 1 кг, M2 тэнцүү 2 кг. Масста ачаануудыг зурагт үзүүлснээр тойлогоо ширээн дээр байрлуулжээ. Ачааны хоорондох үргэлтийн коэффициент К тэнцүү Т.4. Доод ачааг тогтмол хүчээр, энэ доод ачааг тогтмол ийм F хүчээр татахад эхний 1 секундэд 1 м зайд шилжсэн бол ачааг ямар хүчээр татсан бэ? Одоо энэ татж байгаа энэ F хүчийг болгоно бид нар. За боо энэ болгон дээр 2 зураг зурсан байна. Ягаад заавал 2 зураг зураад байна вэ гэхээр зураг тус сүр дээр явах би тус сүр дээр үржих хүчийг зурна. Өөрөөр хэлбэл эхний зураг дээр зөвхөн энэ M1 масста бид үржиж байгаа хүчийг зурна. Хоёрдугаар зурган дээр M2 масста бид үржиж байгаа хүчийг зурна. Тэгвэл хүчнүүд давхцахгүй ойлгомжтой болж алдаа гарах нь багасна. За эхлээд нэгдүгээр бид үржиж байгаа хүчийг зуръя. За хөндөө хүч M1G доошоо. M1G доошоо. За энэ нөгөө ачаас дээшээ N1 реакцийн хүч үйлчлэнэ. За утас энэ биеийг Т хүчээр татна. За энэ би усны татах хүчний үйлчлэлээр нэгдээ би Т1 чиглэн Т-ийн чиглэн дагуу хөдлөх хүчээр улсхийн үргэлтийн хүч нь хөдөлгөөний эсрэг байна. Хөдөлгөөний хүч. За тэгээд Т хүчний дагуу хөдлөх хүчээр E маань яг уу E1А буюу нийлбэрч ишиж чиглэнэ. За босоо чиглэн дагуу хөдөлгөөний хийхгүй хүчээр E1 реакцийн хүч нь N1G-тэйгээ тэнцүү. За энд үргэлтийн хүч нь юутай тэнцүүгээр үргэлжлэдэг шний тамирч үргэлтийн коэффициентыг үргэлжлэх нь E1 буюу K(M1G)-тэй тэнцүү байна. За нэгдүгээр бид үржиж байгаа нийлбэр хүчийг олъё. N1A тэнцүү Т хүчний дагуу хөдлөх хүчээр Т хөдөлгөөний эсрэг үргэлтэх хүч хасах нь үргэлтэгч буюу шууд энийг бичиж болно. K(M1G) гэвчжээ. За ингээд нэгдүгээр бид үржиж байгаа нийлбэр хүчийг яг 6 зураад тэгшгэлийг олчлоо. Одоо бид дээр 2 дахь бид үржиж байгаа хүчийг зуръя. За 2 дахь бид хөндийн хүч N2G тулгуураас үржиж байгаа реакцийн хүч N2 дээд биес үржиж байгаа хүч нь доошоо N1. За усны татгууч ийшээ Т байна. За F хүчний үйлчлэлээр M2 масста би ийшээ хөдлөх учир хөдөлгөөний эсрэг үргэлтийн хүч байна. За босоо чиглэнд байгаа ямар ч хөдөлгөөхгүй. За тэгвэл хэвтээ чиглэнд байгаа нийлбэр хүч нь яг уу M2A тэнцүү нийлбэр хүч M2A нь ишиж чиглэнэ. M2A ишиж чиглэнэ. M2A нь энэ F татж байгаа хүчний үйлчлэлийн дагуу хөдлөнө. За хөдөлгөөний эсрэг усны татгууч Т байна. Т хасах нь бас үргэлтэгч байна. Үргэлтэгч байгаа шууд энэ тэмээг шууд орлуулж хасах нь K(M1G) ийм тэгштэл үүснэ. За энэ хоёр тэгштэлийг шууд нэмчих юм бол тэнцвэрийн тэмдэг өмнөхийн нийлбэр нь M1 дээр нэмэх M2 хаалтнаас А. За тэнцвэрийн А-ыг нэмчих юм бол Т-гээд устдаад F-с хасдаг нь энэ хоёрын нийлбэр чинь 2K(M1G) болно. За эндээс F хүчний томьёог тэгшгэлийг олох бол F тэнцүү M1 дээр нэмэх нь M2A нэмэх нь 2K(M1G) болно. За энд хурдтал өгдөг байгаа. Бид нар F хүчийг олгож байгаа. За бид нар энэ бол F хүчний учраас эхний 1 секунд 1 м зам явсан гэж өгүүлэлтээр өгсөн байгаа. Тэгвэл S тэнцүү AT квадрат хуваах нь 2 буюу эндээс хурдгалаа олох юм бол 2S-ийг хуваах нь T квадрат. S нэгтэй тэнцүү T нэгтэй тэнцүү. Эндээс хурдгал нь 2 м/сек квадрат гарч ирнэ. За хурдгалаа энэ А-гийнхаа орон шууд орлуулад массууд өгөгдсөн байгаа, үргэлжлэн хувцас өгөгдсөн байгаа. G-гээ 9.8-аар бодох юм бол F хүчний тэмээ шууд F тэнцүү 1384 ньютон яг гарна. За энийг бол яг хүүхдүүд өөрсдөө тоон орлуулга хийгээд
бодоод яг гаргаад үзчих хэрэгтэй.